Сайн байцгаана уу? За бид гурав нь саяны өвлийн амралтаараа Брюссель гээд манайхаас нэг 40 минутын 45 минут ч юм уу боноор явдаг газар руугаа очиод айгүй гоё шаарм музей үзсэн. Энэ музей минь Европын орнуудыг ингээд тойроо яваад идэм шиг лээ. Тэгээд зорж очиж үзсэн. Богондоо суугаа яваад. Тэг Брюссель манай хотыг бодвол бас яг төв хот мот болохоор бас илүү арай гоё юм бэлээ. Үзэх харах юм бас элбэгтэй, зөндөөтэй ерөн зуулчид батгаа тэнцээ илүү хочиж үздэг. За тийм музей дээр ирсэн айгуу гайхалтай. Эдгээр ингээ бүгдээрээ яг үлээсэн шаар хавар жижигэн хүрхэн шаарууд цэнхэр ногоон гэлэн өнгөрөө тэгээд энэ бүр амар хөөрхөн дөнгөж ороход ингээл гой дуу яваад тэгэл ингээл гэрэл хасаад аюу хөрхэн юм бэлээ. Тэгээд бас нэг үзмээр хөрхэн юм үзүүлсэн хүмүүстэй анхандаа хүү одоо нөгөө том болцсон чинь жоохон ишиж явах дурггүй янз янзын нэг эдний яах ингээл гэдэгсэн очсон чинь бөөн баяр аюу хөрхэн байна гоё ингээл ахаад нэг бит гурав плант гэдэг бас нэг аюун үзэхээр болсон. Тэрийг тэгээд үзэхээр бас оруулна. За тэгээ ингээ бүгдээрээ шаараар хийсэн гоё юмнууд тэгээ яг ингээд одоо жишээ нь саяны хэсэг жунглийн хэсэг тэгээд яг тэр хэсэгтэй амар бүхэн дуунууд нь яваад яг тэнцээ байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд жунглийн хэсэгт нь сармагчин мармагчин илүү дотор шоу муу дуурал тэгээд хөдөө аж ахуйн хэсэг дээр нь үлээ хоньмон дуурал аюу хөрхөн байсан. За энэ донд тэгээд манай гурав би манай зөвхөн хүүхдтэйгээ тэгээд би хоёр хүүхдтэйгээ тавлаа утсан. Айгуу хөөрхөн хүүхдүүдэд ч айгуу гоё том хүмүүс ч гэсэн айгуу гоё юм лээ. За манаас ахлахгүй хөө. За ингээд тэгээд бүх юм ингээ шаараар ирсэн. Сая ингээ автобус хийсэн байна. Шоу хийсэн байсан. Тэр зааны тоглол байна. Тэг ингээ бүдээн гоё өнгөөр ялгцсан анаа шарагдж байна. Тэгээ нэг машин байна. За энэ хэсэг бас айгүй гоё дэлбинүүд басан юунууд манай цүх харагдаж байна. Тэгээд ингээд бүх хэсгэнд одоо энэ хэсэг бас юм жунглийн мозоттой хэсэг. Тэгээ хүүхдүүдэд бас нэг айгүй хөрхөн зугаатай байх үүднээс тэр шар дотроос ороод үзэхээр айгүй гоё. Энэ бүр айгүй гайхалтай зааж хэвдүүлээ Клеопатра гэдэг тий. Тэр мэрийг хийцэн бүр айгүй гоё ингээд бүгдээрээ яг шаар тэгээд энэ нөгөө пирамидыг хийцэн энэ усны байсан. Тэг мэтлээ одоо энэ пирамидад орохоор үнэхээр гоё. За манай хүү сахилахгүй. Тэг энэ бол хатуу зүгээр ногоон бөмбөг нөгөө түрүүний хатуу бөмбөг донд байсан юм шиг. Энэ доторх бүр үнэхээр гайхалтай гоё байсан. Тэг ингээ гал малыг зүгээр юм уутаар хүрхэн салхи хүлээгээд хөдөлгөөд гэх мэтчлээ амар гоё зэн тэгээд пирамид дотор ингээд донх мөн хэдний бүгднийг шаараар жижиг том шаарууд нарийнхан урд шаарууд гэх мэтчлэн бүр үнэхээр гайхалтай. Яаж ингэж хийдин дээ яаж ингэж хаагахгүй байгаад идэв гэ гайхалтай. Гэхдээ яг нөгөө шарын чинь том үлээхээр амар хаардаг юм шиг үлээ дээ. Иймэрхүү ингээд жижиг үлээчгээр хаах нь бас гай байд юм шиг байна. За энэ хэсэг ингээд шогоонууд модууд энэ сармагчин мармагчинтай жунгл хэсэг юм шиг байгаа. Тэгэл ингээд тойрол яваад байна. Аюу хөөрхөн хэсэг болгонууд нь ингээд тусгай энэ одоо индианчуудын хэсэг байна. Индиануудын ингээд хэрэгэлдэг юмнууд тэгээд юу ном сум харагдаг юм гээд таныг өөрийгөө гаргачээ. Тэгээд гоё ингээд дээшээ доошоо бүх чаруу. За энэ бас хүүхдүүдэд амар сонирхолтой ингээд уус алганыхаа хил дээр очиод одоо жишээ нь Австралиа гэдэг хил дээр очиод штамба дараад нэг юм цэнхэр паспорт өгсөн. Тэгээд тэр паспортаа ингээд дүүргээд улс одоо энэ болгонд улс юм шиг байгаа.
Тэгээ уус олгоныхаа юм дээр очиж штамбад орно. За энэ хэсэг аюу хөөрхөн хөдөө аж ахуйн хэсэг. Одоо энэ нөө иргэдэг синс юу гэдэг вэ синс. Тэгээ энэ цэцгүүд амар хөөрхөн тэгээд тийч ингээд хониуд мод бүр гэд хэсэг авч тэгээд яг нүхийн дээр хань мань дуграал тэгээд янз янзын хөөрхөн яг амьтад дуграал яг энэ хэсэгтээ тэр хөөрхөн амьтдууд нь дуурдаг. Сармагчны хэсэг сармагчнууд энэ тий одоо ингээд хань мань сонсогдох нь хань мань дуурдаг за манай хүн хэлэх үнэхээр дургу болцоо да ингээ бодохгүй 14 өрөх гэж байгаа. Тэгээд энэ бол бас айгүй гоё энэ Бэлэг улсын бас нэг алдартай бовтой хөвгт гэдэг шүү байдیں۔ Энэ Брюссел хотод байдیں۔ Тэрийг дөр айлгаж хийсэн байлээ. Яг ийм өс ориглоор байдаг байхгүй юм жоохон хөвгтийн хөшөө. Энэ Бэлгийн улсад бол ирсэн хүмүүсийн юм энийг аяух очиж үздэг. За тэр хари цамхаг байна, Парисын цамхаг байна. Тэгээд өнгө шарын одоо гоё мөнгөн өнгө шар бас гоё харагдаж байна. Манай хөө одоо яг бид үзээд дуусаа гарах гэж байна. Нөгөө төрүүлээд газ гүгээд ч үзсэн. Тэгээд уудцсан зогсож байна. Би чинь бүр кафетай ингээ үзэн, өөрөө үзэн, бичлэгээ хийн. Зураг дарна гэд ажуутай үзэж байгаа. Манай үзэнгээс газ гүүж хараад үзэл янз янзын газруудын бүгдийг үзчихээ. Үзахтай зогсож. За тэгээ хамгийн сүүлд нь ингээ хүүхдүүдэд шаар өгөөд шаараар нь хөргөн тоглуулад сайн янз янзын одоо энэ дээр нь энэ ширээн дээр нь юу хийх хэмээр байгаа тийм цаасан байгаа. Тэгээ тэрийг харж агаад хийх юмнуудээ хийгээд үлээгээд сууж байна. Тэгээд тэр тугаа авч болох тийм бүхэн манай хүн зур хийх гээд тэг хөрхөн зурх болцсон л дээ энэ хоёр болохгүй байх гэдсэн би ингээ харахад хөрхөн зурхал болсон аастай тийм. Тэгээд зурх хийцэн улаан шараар зурх хийгээд энэ цагаан цаанаас цагаан шаарууд хан хийцэндээ тэрэн дээр хүүхдүүд гараас өмсгээ зураад юм бичиж үлдээгээд ансараа хизээ үзсэн гээл тэ зураг мураг зурж дурсгал үлдээх юм лээ. Тэг тиймэрхүү. Энэ манай хот 10 настай. Тэгээд манай хоёр аваа хөрхөн томлцоо. Одоо бид чинь 2000 онд YouTube эхэлжсэн. Тэгээс бараг ингээд 4 жил гарan болчлоо. Яасан ч ордын юм. Тэр үеийн бичлэг аягүй хөрхөн жаахан бичлэгүүд бас. Одоо үзэхээр энэ YouTube-ийн юмнуудыг үзэхээр амар хөөрхөн дурсгалтай гоё эдэг. Тийм ч болохоор бас яг бичлэгүүдээ хийж хадгалж явах дуртай. Одоо сүүлийн тайран жоон 100 мөний бичлэг зөндөөл бичлэг болон байгаа. Тэгээд тэдрийг эдитлж хийж амжихгүй яаж яах тэгэл утасны мемори дүүрч хийн. За тэгээ шалтгаан хилээд бол мундахгүй л дээ цаг зав болохгүй ажил төрөл гэл биднес үнэн завгүй хүн л биднес сормос гэдэг үнэн завгүй хүн л унчих юм дөө. Тэгээд энэ хэсэг аягүй гой таалагдаа дахиж очиод гарахаас өмнө бичлэг хийсэн юм. Tesco шиг аягүй гой. Тэгэл гой аяад яваад тэгээд гой өнгө дан жижиг хар шар юм блэ. Тэгээ нүү гэрэл тусаач хар юм гой харагддаг. За энэ хэсэг тийм кофе шоп юм шиг үлээ. Яг кола мола кофе мофе зардаг. Тэр нөгөө хэрэгчлээний шоу байна. Энэ айгуу хөөрхөн машин. Шаар машин данхудаа сууж утсан хүүхд гар суудсан зурагнууд байгаа. Одоо сүүлийн бичлэгний сүүлийн хэсэгт гоё зургууд байгаа. За энд яг Брюсселийн шинэ хотын гудамж бид төв талбай руу явах гад явж байна. За бид тэгээ музейгээ дуусчаад Брюсселийн төв талбай руу явах гэж байна. За зургууд энэ гоё байна. Энэ хоёр хчлооны өшөөний урд байна. Охинтойгоо нөгөө хар хэсэг энэ гоё голден шаарууд байна. Хүүтэйгээ хөрхөн нөгөө шаарн машин данхудаага сууж утсан айгу хөрхөн бүгдийн шаараар хийсэн. Гэхдээ яг суудал нь бол зүгээр машины суудал. За тэгээд би өрн цавир ягаан цавир цэнхэр өнгөн дуртай. Тэгээд дуртай өнгөдийнхаа өмнө нь гоё зураг ахгүйсэн маань зөвхөн гоё зураг дарж өгсөн. Хүүхдүүд бол тэгээд
алга болцох байсан тоглоом тоглоод юмнуудыг үзэх нь үзье. Тэгээ энэ бас айгүй гоё Клеопатра. Энэ бүр хамгийн гайхалтай санагдсан шаарны хэсэг. За тэгээд өөрийнхөө зургуудыг их даруулжээ. Тэгэд энэ бидэд энийгээ дуусчаад өвлийн төрийн юу үзсэн. Айгуу гоё Брюсселийн бас өвлийн худалдаа гоё юм лээ. Манай хот бас ялгаагүй гоё том хот. Тэгээд нэг Бельгийн сонин балай өмнө одоо жишээ нь Брюссел чинь одоо 30-40 минутын л зайтай газар хоёр Бельги улсын хоёр том хот нь хоёр өөр хэлээр ярьдаг. Манайх чинь Нидерланд хэлээр ярьдаг. Брюссел нь болохоор Франц хэлээр ярьдаг. Тэгээд энд очихоор амар эвгүй ингээ гадаадд очсон юм шиг мэдрэмж төрөөд юмыг ойлгохгүй Франц хэл аач байхгүй. Тэгээд айгу тийш очихоор айгу жоохон төвхтэй хэцүү байдаг. Гадаадд очсон юм шиг мэдрэмж төрөөд юугийн ч ойлгохгүй наа тэрэг буусан трам эдрийн шалгоондоо нэг тиймэрхүү байдаг. Айгу сонин. Эднийх ч одоо юм Брюсселийн би энэ нөгөө өвлийн маркетынхаа зургийг бичлэгийг хайцсан байна. Энэ манай хотын өвлийн маркетын зураг гоё. Үгүй бичлэг байна. Ийм гоё том хот шүү.